Өнөөдрийн бичлэгээр би та бүхэндээ гоё сэтгэл зүйгээ өөрсдийгөө эмчлэх тийм гоё бичлэгийг хуваалцъя. Тэгээ мэдээж бичлэг маань Wizardly-ийн бичлэг дээр суурилсан байгаа. Тэгээ ер нь та нар анзаараад байх юм бол би яг өөрийнхөө сэтгэл зүйн байдал өөр дээрээ бүх юмаа суурлаад бичлэгүүдээ хийдэг. Тэгээ сүүлийн үед гэх юм бол миний хүсэж байгаа зүйлс бүгд надад байгаа юм шиг мөртлөө ингээд нэг л хоосон сэтгэл зүйн хувьд маш докторгүй байгаа учраас би Wizardly-ийн бичлэгийн бүр хамгийн ихний бичлэгийг үзчихсэн. Тэгэд энэ бичлэгийн хувьд гэх юм бол би өмнө нь ерөөсөө анзаарч байгаагүй юм бэлээ. Гэхдээ яг Wizardly хамгийн алдартай болохоос өмнө яг өөрийгөө эмчилж байх үйл явцдаа хийсэн бичлэг байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ үедээ сонссон чинь үнэхээр гайхалтай тийм урам өгсөн яг гоё зүйлсүүдийг ингээд хэлсэн ухааруулсан зүйлс байсан юм шиг санагдсан. Тэгээ хэрвээ таны хувьд ч гэсэн та ганцаардаж байвал сэтгэл зүйн хувьд хэцүү байвал яахаа мэдхгүй санаа зовоод ч юм уу үнэхээр хэцүү байх юм бол энэ бичлэг танд туслана гэж бодож байна. Та өөрийнхөө амьдралыг үнэхээр өөрчлөе гэж бодож байх юм бол таны хамгийн эхлээд хийх ёстой зүйл юу гэж? Өнгөрсөндөө амьдрахгүй байх, өнгөрснөө бодохгүй байх. Яагаад та энэ бичлэгийг үзэж байгаа вэ гэвэл та өнгөрснийгөө бодоод одоо гуниглаж байгаа. Би яах гэж тэр найздаа итгэв вэ? Би яах гэж тэр залууд итгэв вэ? Би яах гэж тэрэнд тийм үн цэнэгүй хандваа? Яах гэж өнгөрсөн ингэсэн болохоор би өнөөдөр ийм байна гэл таны дотор зөндөө олон бодлууд өөрийгөө буруушааж байгаа, гомдлож байгаа. Гэтэ би танаас нэг зүйлийг асуумаар байна. Яг одоо та надад өөрийнхөө өнгөрснийг харуулаач. Өнгөрсөн яг үннийг хэлэхэд ерөөсөө оршихгүй, аль хэдийн өнгөрцөн. Та юу ч өөрчилж чадахгүй. Өнгөрсөн хаана оршиж байгаа вэ гэвэл таны тархин дотор л оршиж байгаа. Бүх зүйл таны тархин дотор л байгаа. Та л өөрийгөө зовоогоол өнгөрснөө бодоол яана тэгсэн ингэсэн ийм болохоор тийм болохоор яах гэж би тэгвэ гэл өөрийгөө буруушаагаад байдаг. Гэхдээ та ингээ буруушаагаад зовлон бүх зүйлдээ үлдэж байх хооронд чинь амьдрал хорон бүрээр үргэлжилсээр л байгаа минут цаг өдөр бүх зүйл өнгөрсөөр л бид нар хөгшөрсөөр л амьдрал те зөндөө олон гайхалтай зүйл болж байгаа. Гэтэл та одоо хүртэл өнгөрснөө бодоод өнгөрсөн тэр охины талаар, тэр залуугийн талаар, өөрийнхөө алдааныхаа талаар бодоод байж ийн гэд бодоод үзтээ. Бид нар ерөөсөө өмнөх зүйлийг өөрчилж чадахгүй, өмнөх шийдвэрээ өөрчилж чадахгүй, ямар нэгэн болсон зүйлийг яг одоо тэр үедээ очиод өөрчилж чадахгүй. Тэгээ бид нар ингээ өнгөрснөө бодох үед яг одоо үедээ байгаад одоо үедээ тэр зүйлийг шийдэх ямар нэгэн шийдвэрийг ерөөсөө гаргаж чаддаггүй. Бичлэг дээрээ Wizardly ч гэсэн энэ талаараа хуваалцж ирсэн. Wizardly-ийн хувьд ч гэсэн 4 жилийн өмнөх өөрийгөө бүр үнэхээр буруушаадаг тийм үе байсан гинэ. Яагаад гэвэл тэр алдаанаас нь болоод зөндөө олон хүмүүс өөрийгөө нь буруушааж исэн. Бас яг энэ алдаанаас нь болоод одоо хүртэл амьдралд нь өөрийгөө нь дээрлэх хүмүүс гарч ирж исэн гэж хэлсэн. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу гэж Wizardly өөрийгөө уучлсан. 4 жилийн өмнө би юугаач мэдгүй жоохон охин байсан. Гэхдээ одоо би өөрчлөгдсөн. Би ийм алдаа гаргаж исэн бол би одоо гарахгүй. Би зөндөө олон зүйлийг суралцсан гэд одоо ахиж тийм алдаа гарахгүй байгаагаа өөрийгөө хараад өөрийгөө ямар ихтэй өсөж өөрчлөгдсөнийг хараад өөрөөрөө хэрэг бахархаж байгаа гэдгээ бичлэг дээрээ хуваалцж исэн. Тэгээ ер нь бол бас тийм ертөнцийн хууль байдаг штэ. Бид нар энэ хорвоо ертөнцээр ямар нэгэн гэрлийг авчрах гэж ирсэн. Тэгээд бид нар өөрсдийнхөө энэ гэрлийг цацруулахын тулд бид нар заавал тийм өөрсдөө бас юм харанхууг бий болгодог гинэ. Тэгжээж ингээд харанхуу дунд гэрэл байж ижил ингэж гэрэл бүр гоо ингээ гэрэлтэж харагддаг штэ. Яг үүнтэй адилхан бид нар өөрсдийнхөө гэрлийг цацруулахын тулд үргэлж алдаа гаргадаг, суралцдаг, зөндөө олон зүйлийг туулдаг. Дараагийн чухал сэтгэлгээ юу вэ гэхээр өөрөө өөрийгөө өрөвдөхөө бол
хохирогч сэтгэлгээнд байхаа бол. Магадгүй танд ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй, та зөндөө олон асуудалтай байж магадгүй, хин нэг нь танд шудраг бус хандчихсан байж магадгүй. Хүн болгон иймэрхүү зүйлийг ямар нэгэн байдлаар туулж байгаа. Тэгээд дээрэс нь таны хүрээллийн ч юм уу те бүх хүмүүсийн чинь 80% нь хүмүүс нь таныг ийм асуудалтай байгаад чинь хараад баярлаад явж байгаа. Тэгээд үлдсэн 20% нь яг үнийг хэлэхэд тоож байгаа юм шиг царайлаад таны асуудлыг тоохчгүй. Энэ асуудлаас өөрийгөө гаргаж авч явах хүн нь та зөвхөн өөрөө. Өөр хийх юмныхаа талаар бодох хэрэгтэй. Та юу бүтээмээр вэ? Яаж урагшаагаа явах уу гэдгээ бодохгүй надад тийм зүйл тохиолдсон учраас намайг тэр залуу хайчлаа штэ. Энэ надад тэгээд штэ. Надад тэр тэгэж хандсан учраас надад ийм траума байгаа учраас гэ та ингээл эдгээр зүйлүүдийг бодоод өөрийгөө өрөвдөөл хөөрхөн амтан би яагаад миний амьдрал яагаад ийм юм болоо гэд хохирох сэтгэлгээнд байгаад ах юм бол таны амьдралд юуч өөрчлөгдөхгүй. Бидний амьдралд тохиолдож байгаа бүх зүйл нь зүгээр бид нар тэр зүйлийг яаж хүлээж авах вэ гэдгээс л шалтгаалдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ Wizardly's бас бичлэг дээрээ нэг жишээг ярьжсэн. Хоёр хүн машины осолд орсон чинь нэг хүн нь юу гэж гарч ирсэн бэ гэхээр ёо энэ бүр ямар хогийн өдөр вэ? Ингээл зөв зүгээр явж байгаа машинаа мөргөлдүүлчлээ штэ бөөн ажил гээл бөөн ингээл уур уцаартай гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Угаасаа гэхдээ амьдрал дээр бид нар бүгдээрээ л тийм миний хувьд ч гэсэн би ингээ машина жижигхэн шүрхчээл яг л тийм майндсеттэй гарч ирж байсан байхгүй юу. Яа надад яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ? Ста нэрээ нэг бла 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 гэл. Тэгсэн чинь нөгөө хүн нь машинаасаа юу гэж гарч ирсэн бэ гэхээр ёо ямар азтай юм бэ? Ийм машины осол гарчаад байгаа чинь бид хоёр хоёулаа ирүүл тэгээд ингээ ямар ч хүн гимтээгүй байна гэсэн тийм сэтгэлгээтэйгээр гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хороо ертөнц дээр дандаа эргээр бүх зүйлийг харж байгаа тийм сэтгэлгээтэй хүмүүс л хождог. Дараагийн таны өөрийгөө болон амьдралаа өөрчлөхөд чинь туслах жижигхэн алхам юу вэ гэхээр ямар нэгэн эрүүл үйлдэл хийх. Мэдээж би эрүүл амьдралын талаар зөндөө ярьдаг. Эрүүл хооллол, дасгал хөдөлгөөн хийгээд энэ нь ингээд ярахад амархан ч гэсэн тийм ингээ хийхэд амархан зүйл биш. Гэхдээ ингээ хүн болгон шинэ оны зориг тавиал одоо амар дэглэн байрна. Одоо өдрөлгөн жимд явна гэж тэгдэг штэ. Тэгхгүйгээр ядаж жижигхэн үйлдэл хийх. Тэгээ миний хувьд ч гэсэн би яг тийм зүйлийг хэрэгжүүлэх гэж маш их хичээж байгаа. Эхлийн үед ингээд яасан бэ гэхээр би хэд их завгүй болоод ерөөсөө дасгал хөдөлгөөнөө ингээд өмнөшгээ хийж чадахгүйсэн байхгүй юу? Тэгээд хэдий ингээ олон жил миний хувьд дасгал хөдөлгөөн миний амьдралын зуршил болцсон ч гэсэн хүн ийм зуршлаасаа ингээ гарахад ч гэсэн маш амархан байдаг юм бэлээ. Тэгээд хэдэн 7 хоног дасгалаа хийхгүй байсан чи эргээл ингээд жим явна гэхээс ингээ залхуурдаг болцсон байсан. Тэгээд одоо эргээд хүчлээд өөрийгөө ингээд явуулж байгаа. Тэгэхээр ингээд юм болгон жижигхэн алхамнаас эхэлдэм байлээ. Би тэгэл ёо яаж өмнөгшгээд ингэж явна, яаж өмнөгшөө ингэж хийнэ, яаж өдөр болгон чим явна гэж юусоо ботхгүйгээр яг одоо би юу хийж болох вэ? Яг одоо би дасгал хийчүүл миний сэтгэл зүй яг гоё болох гээд байна. Яг одоо гадаа гараад жохон агаар амьсгалангаа алхах чи. Яг одоо гэрээ ингээд арай жохон цэвэрлжүүл миний сэтгэл зүй гоё болох гээд байна гэдэг ч юм уу. Ямар нэгэн ийм жижигхэн үйлдэл хийх. Өнөөдөр магадгүй та эрүүл хооллож чадахгүй байх юм бол ядаж би хажуугаар нэг лимонтой ус уучих. Ядаж би өнөөдөр 5 ширхэг чихэр идэх байсан бол өнөөдөр би 2-ыг идчихийж гэх юм уу. Бидний амьдарч байгаа хорвоо ертөнц угаасаа л амар тийм суперфишл бөгөөд гаднаас нь бид нарыг хардаг. Тэг хэрвээ та ингээд өөртөө анхаарахгүй, өөрийнхөө гаднах үзэмж ч юм уу ер нь бүх зүйлстэй анхаарахгүй байх юм бол хорвоо ертөнц таны эргэн тойрныхан ч гэсэн таныг тэгж одоо анхааралтай авахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх зүйл та өөртөө анхаарахаас л эхэлдэг. Өнөөдөр таны үс чинь ямар харагдаж байна, би чинь ямар харагдаж байна гэх бид нар амаараа ингээд гомдлох үе бид нар зөндөө байдаг штэ. Миний үс тэгж харагдаад байна, миний айрс тэгж харагдаад байна. Би бүдүүн байна, миний бие онцгүй байна гэж бид нар байн гомдлоод байдаг. Гэхдээ та ингээ амнаасаа гаргаад гомдлоо гэд юу ч өөрчилж чадахгүй. Гол нь юу хийх ёстой вэ гэхээр та амнаасаа би тарга харагдаад байна гэж хэлхийнхаа оронд гадаа гараад
алхдаг ч юм уу, ядаж тасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу, эрүүл хооллдог ч юм уу, тань гомдлсон үг болгоноо үйлдэлээр өөрчлөх юм бол яг тэр үед таны биед чинь өөрчлөлт гарч ирнэ. Гомдлохынхоо оронд арга замыг хайх хэрэгтэй. Жишээлбэл хүн яг өөрийнхөө мэдрэмжээр бас өөрлөгөө бүх зүйлийг татдаг байхгүй юу? Хэрвээ та ингээ эрүүл хооллоод өөрийгөө дотроосоо гоёороо мэдрээд гаднаасаа гоё харагдаад ах юм бол та өөрөө ирэхгүй ингээд өөртөө ихтэй болоод хийх гэж байгаа юмаа хийдэг ч юм уу. Яг тэр өөрийнхөө дотроосоо мэдэрч байгаа энерги бүх зүйлээрээ ингээд бүх зүйлийг татдаг. Тэгэхээр ингээд өөртөө анхаарах, ингэх тэгэх гэдэг нь гаднах зүйлээс харагдаж байгаа юм шиг боловч энэ нь танд нөгөө маш их тийм нөгөө мэдрэмжийг өгдөг байхгүй юу? Хэрвээ миний хувьд би ингээд өөрийнхөө биеийг гоёор мэдрэхгүй, өөрийнхөө ингээд царайн дурггүй байх юм бол магадгүй би өнөөдөр энэ бичлэгийг хийхгүй. Магадгүй би өөртөө ихтэйгээр өнөөдөр өөрийнхөө дуу хоолойг гаргаж чадахгүй. Би амьдралдаа анх удаа яг өөрийнхөө юмн дээр ингээд сууж ажиллаад үнэхээр завгүй болж үтсэн. Өмнө нь бол ямар ч завгүй байсан. Өөртөө энэ анхаарах гэдэг энэ цагийг бол бүр маш их гаргадаг байсан. Тэгээ хүн ингээд өөртөө тийм цагийг гаргаж авч чадахгүй байгаад ирэхээрээ өөрийн ирэхгүй ингээд үр бүтээмж нь багасаад, өөртөө итгэл нь багасаад ингээд өөрийгөө үнэхээр ингээд гоёор мэдэрч чаддгүй юм бэлээ. Тэгэхээр одоо жишээлбэл би өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх, энэ талаар бичлэг хийдэг, энэ талаар сургалт ордог. Гэхдээ юуг ойлгож авсан бэ гэхээр би хизээч өөрийгөө хайж болохгүй байна гэдгийг ойлгосон бөгөөд бүх зүйл өөртөө анхаарад хүн өөрийгөө ингээд хайрлаж, нэгдүгээр тавиад тэгж self care гэдэг зүйлийг хэрэгжүүлснээс ер нь бүх юм эхэлдэм байлээ. Гэхдээ би нэг зөвхөн гаднах зүйлс дээр хэлээгөө хамгийн бүр чухал зүйл нь юу вэ гэхээр хүн дотооддоо ажиллах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл та дотооддоо үнэхээр тийм дүүрэн трама, өшөө хорсолч гэх юм уу, тийм зүйлүүдийг хадгалсан байх юм бол та яаж ч хичээгээд ингээд гаднаасаа glow up хийж чадахгүй. Тэгэхээр хүн болгон ер нь травматай байдаг гинэ. Хүн болгонд явуулж чадахгүй зүйл байдаг. Бага насныхан траума гэд бүх зүйл байж байдаг. Тэгээд энэ зүйл дээрээ ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө чадхаар ядаж өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох гэж хичээгээд, ганцаараа байх гэж хичээгээд, өөртөөгөө ярилцах гэж хичээгээд ч юм уу. Тэгээд Wizardly болохоор сэтгэл зүйч дээр очиод бас маш зүгээр байдаг гэж хэлжсэн. Өөрийгөө ойлгоход тусалдаг гэд. Тэгээд миний хувьд болохоор би хизээч сэтгэл зүйч авч үзэж байгаагүй. Гэхдээ би маш олон одоо сэтгэл зүйн талаар номнуудыг уншдаг. Тэгээ бас иймэрхүү талаар подкаст бичлэгүүдийг үнэхээр их сонсдог. Тэгээ зарим үед хүн яг ингээд ганцаараа өөртөөгөө суугаад ч юм уу, ганцаараа өөртөөгөө ярилцаад алхах үед бүр хамгийн том сэтгэл зүйн эмчилгээ болдог гэх юм уу. Тэгэхгүй ингээ юм сонсоол байдаг, хүмүүстэй ярилцаал байдаг. Тэгээ ерөөсөө яг өөртөөгөө холбогдож чаддгүй. Дараагийн таны өөрийгөө эдгээхэд чинь туслах зүйл юу вэ гэхээр бусдыг уучлах. Угаасаа бидний амьдралд зөндөө олон бид нарыг гомдоосон, биднэрт ямар нэгэн шудраг бус зүйл хийсэн тиймэрхүү хүмүүс хүн болгоны амьдралд угаасаа байж байдаг. Тэгээ эдгээр хүмүүс танд уучлаарай гэж хэлсэн болохоор ч тэр юм уу, эдгээр хүмүүсийг та уучлах ёстой болохоор уучлах биш, та өөрийнхөө төлөө эдгээр хүмүүсийг уучлах хэрэгтэй. Яагаад гэвэл ийм гэж байгаа хгүй юу? Бид нар ингээд ямар нэгэн үс хонцон, уур уцаар ингээд хин нэгний талаар бодоол амар стресстэй л уур хүрдэг штэ. Энэ нь яг үннийг хэлэхэд тэр хүмүүсийн алдаанаас болоод та өөрийгөө энэ уур уцаар үс хонцонгоор шийтгэж байгаа гэж байгаа хгүй юу? Яагаад гэвэл тэр үед таны энерги, энэ vibration танаас гарч ирж байгаа зүйл ингээд маш их таны энергийг авч яадаг. Тэгэхээр та өөрийнхөө төлөө уучлах хэрэгтэй. Угаасаа ингээд танд ямар нэгэн зүйл хийсэн хүн ч юм уу өөрсдийнхөө кармаг хүртэн. Гэхдээ та тэр хүнээс болоод өөрийгөө шийтгэж болохгүй. Нэг чухал зүйл юу вэ гэхээр өөрийгөө ямар үн цэнтэй эмэгтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй. Хизээж бити өөрийнхөө хүртэх ёстойгоос бага зүйлд өөрийнхөө стандартыг буулгаарай. Хороо ертөнцийн зөндөө олон гайхалтай эмэгтэйчүүдтэй хайрыг ч хүртээл, бүх юмыг хүртээл, хүндлэлийг хүртээл.
ингээл дуртай зүйлээ ахуулаад маш гоё амьдралаар амьдарч байгаа бүх зүйл нь байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаа. Гэтэл өнөөдөр магадгүй та тэр залуугаас ингээд мессеж хүлээгээд те хайрч авч чадахгүй ингээд тэрэндээ санаа зовоод байж ингээ боддоо. Мэдээж иймэрхүү залуучууд, иймэрхүү хүмүүс таны амьдралд зөндөө орж ирнэ. Энэ нь танд юуг харуулах гээд байгаа вэ гэхээр энэ те одоо чиний анхаарах ёстой зүйл биш ээ. Өөрийгөө бүтээ, өөр дээрээ ажил гэсэн энэ мессежүүдийг өгж байгаа. Гэтэл те ингээл зарим тиймэрхүү залуучууд амьдралд чинь орж ирчээд чамд бараг ингээд би хайрлаад байгаа юм биш үү? Би чамаа ингээд байгаа чинь хангалттай биш юм уу? Эсвэл те чи арай их зүйлийг надаас тэхэд байгаа юм биш үү гэж хэлэнгүүд бид нар яадаг вэ гэхээр нэрээ тийм ч юм уу? Нэрэл би арай л те delusional би арай л их зүйлийг асуугаад байна уу гэд бид нар өөртөө эргэлзэх ийм байдлыг өгдөггүй ч гэсэн биднэрт зөндөө байдаг. Гэхдээ таал өөрийнхөө үн цэнийг ойлгоод өөрийнхөө стандартыг ийм дээгүүр тавихгүй бол та яг тэр хүмүүсийн хэлсэн стандартанд л амьдрна гэсэн үг. Дараагийн хамгийн чухал зүйл юу вэ гэхээр зүгээр л delusional бай. Бүх юм бүтэн гэдэгт өөртөө итгүүл. Би өстой хөөрхөн охин, би мундаг охин, би бүгдийг чадна, би хийсэн бүх зүйлээ хийдэг, би өөрийгөө энэ байдлаас гаргаж чадна гээл те. Бүх зүйлд delusional ханд. Магадгүй энэ танд худлаа санагдаж магадгүй хүн болгон чи ямар delusional юм бэ гэж хэлжээж магадгүй. Гэхдээ юу гэж яаж ч та өөрийгөө гоёор мэдэрнэ. Та тэнд сайд байгаад, хохирогч сэтгэлгээнд байгаад, өмнөхөө буруушаагаад, хин нэг буруушаагаад байжснаас delusional байсан хамаагүй дээр. Яаж ч таны энерги чинь өндөр байна. Яаж ч таны сэтгэл зүй гоё байна. Яаж ч та гоё хүрээллийг өөртөө бий болгоно. Тийм болохоор зүгээр л delusional бай. Угаасаа хүн delusional байх үедээ л бүх зүйлийг татаж чаддаг. Би ч гэсэн одоо бодоод байхад амар delusional гэж санагдажсэн надад үе байсан ч гэсэн миний яг delusional гэж бодож исэн бүх зүйлс бүтээд явж байгаа. Тэгээ одоо ч гэсэн би ингээ хэцүү байх үедээ өөрийгөө delusional байх гэж ингээд хичээдэг. Тийм болохоор delusional байлаа гэд та хин нэгнээс мундаг, тэрнээс илүү, эннээс илүү чи л хамгийн гайхамшиг гэд бардан байна гэсэн үг биш. Delusional байна гэдэг нь та өөртөө л хамгийн гоё, хамгийн мундаг нь байна гэсэн. Хүн болгон хүн болгон өөрийн гэсэн сонин зан авиртай, хүн болгон өөр зан чанартай. Бид нар бүгдээрээ өөрийнхөө туусан зүйлээр дамжуулаад, өөрийнхөө энэ сонин зан авираараа дамжуулаад гайхалтай зүйлийг бүтээхээр энэ хорвоо ертөнцийн дээр ирсэн байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр л өөртөө итгэлтэй өөрийнхөө бүтээ гэсэн зүйлийг бүгдийг бүтээгээд бүгдийн delusion байдлаар л бүгдийг хийх хэрэгтэй. Тэгээд би ойлгож байна мэдээж дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл хооллоод энэ бүх зүйл дээр ажиллана гэдэг хэцүү. Гэхдээ та чадна. Тэгээд ялангуяа миний хувьд ч гэсэн би ингээ хүмүүстэй хамт байхаараа айгүй гоё хийдэг, бүгдийг алхам дараалттай цуг суралцаад явахаараа. Тэг хэрвээ та үнэхээр зөв хооллож сураад, хоол зүй, дасгал хөдөлгөөн гээд бүх зүйл дээрээ ажиллая гэж бодож байх юм бол миний сургалтанд заавал суугаарай. Та сургалтын дээр зөвхөн энэ mindset, хоол зүй, дасгал хөдөлгөөн гээд бүх зүйл хоолны дэглэм гээд эдгээр бүх зүйлийг алхам дараалтайгаар хийгээд зогсохгүй яг та өөртөөгөө адилхан зөндөө олон эмэгтэйчүүдтэй хамт манифест хийгээд явах болно. Тэгээд өнөөдрийн имчилгээг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Тэгээ хэрвээ та бас өөрийгөө имчилгээд өөр дээрээ ажиллая гэж бодож байх юм бол миний вебсайтыг сонирхоорой. Сүүлийн үед би хоол зүй болон янз бүрийн ийм сэтгэлгээ өөрийгөө имчлэх блог постыг найзтайгаа хамт оруулж байгаа. Тэгээ манай найз маань болохоор бас яг надтай адилхан ийм өөрийгөө хайрлах энэ талаар гайхалтай олон контентуудыг бүтээдэг. Тэгээд Instagram нь болохоор энэ та нар дагаарай. Тэгээд дээрэс нь бас манай найз гоё YouTube хийж эхэлж байгаа. Тэгээд та нар маань бас сонирхоод үзээрэй. Би ч гэсэн зөндөө олон зүйлийг найзаасаа суралцдаг болохоор та нар ч гэсэн зөндөө олон зүйлийг сурна гэж би бодож байна. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.